За сайн байна уу? План зураг зуршлын төгс эрхлэн төлөвлөж би ижүүгийн бодлого болгон бодолтод өнөөдөр болохоор ижүүгийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого юм бэ гэснээ ийм нэг C гэдэг чинь конденсатор шүү дээ. Конденсатортай эсэргүүцэлтэй энэ дэрийн нэг түлхүүртэй хавхлагтай гэх юм уу? Тийм бодлого юм байна. За бодлогынхаа өгүүлбэрээр харсан чинь за зураг үзүүлсний дагуу эсэргүүцэл R эсэргүүцэлтэй тэмүүтээ C багтаамжтай конденсатор 2C багтаамжтай конденсатор тэгмүүтээ S түлхүүр холбогдсон байлаа гэд зүгээр шууд ингээ холбогдсон. C багтаамж 2C багтаамжтай 2 конденсатор R эсэргүүцэл S гэдэг нэг түлхүүр холбогдсон байлаа. Анх болохоор S нь нээлттэй байхад C конденсатор нь Q зэнэгтэй 2C конденсатор нь болохоор зэнэггүй байлаа. Энд дээр нэмэх Q хос Q болоод зэнгэлцэнүүд нь болохоор ямар зэнэггүй байлаа гэж. За тэгэнгүүтээ яасан юм бол дараад нь AC-гээ хаасан чинь R эсэргүүцлэр цахилгаан гүйлгүй гинэ. Хангалттай хугацаа өнгөрсний дараа цахилгаан гүйлгүйхээ боллоо. Тэгсэн бол AC-г хааснаас хойш R-аар гүйсэн R-аар гүйлгүйхээ болох хүртэл тийм үү R дээр ямар хэмжээний дулаан ялгарсан бэ? Тийм л юм шүү те. Гүйлгүйхээр нэг дулаан ялгарх хэрэгтэй шүү дээ. Тэр гүйсэн гүйлгхийн дулааныг олно л гэсэн юм. За эхлээд болохоор конденсаторын тухай юм ярьчээ. Конденсатор болохоор ийм хоёр хавтгай ч юм уу тий хоорондоо тавьсан байгаа л гэж тийм үү. Яг нэг хоорондоо хүрлцсэн бол биш. Хүрлцсэн байх юм болохоор батарей тавьчихаар ингээл батарейгаа ингэж тавиа тий. Нэгийн ногт батарейг нэгийн ногт нэгийн бэгнээр тэгээд эпсилоноор ч юм уу тийм үү. Цэцлэгаан хөдлөж хүчтэй гэж бод гүйлгүүлэн тий. Урт нь нэмэх зөргөн хасах. Уртаас нь гүйлэн гарлаа. Ийшээ ингэж гүйлэл ирсэн чинь энэ дэр болохоор бахан нэмэх цэнгүүд наалтчих байхгүй. Тэнгүүд болохоор нэмэх цэнгүүд ч өөртөө нэмэх цэнгүүдэд түлхэн. Тэгэхээр нэмэхүүд нийшгээ яваад байгаа гэсэн үү те. Хас цэнгүүдэд татаад аваад үлдний гэрээ энэ дэрээ бахан хас цэнгүүдтэй боллоо. Тэр нөгөө түлхэгдсэн нэмэх цэнгүүд нь явж ирээд буцаад энэ дээрээ наалтчихлаа. Ингээл яхан эргэлдээд гүйж ийн тийм үү. Тэнгүүдээ конденсатор дээр болохоор C гэдэг нэг багтаамж байх хэрэгтэй. Тэ хэрвээ эсэргүүцэл байх юм бол R эсэргүүцэл нь яхан тэнцүү за 2 Ом гэдэг ч юм уу. Тэгээ тэдэн Ом гэдэг нэг эсэргүүцэл тэдэн Ом гэсэн нийж байх хэрэгтэй. Юу лээ? Тоо байх хэрэгтэй шүү дээ. Тэрнтэй адилхан конденсатор дээр бол яхан C гэдэг тэдэн багтаамж байх хэрэгтэй тийм үү? За багтаамж байх хэрэгтэй. Энэ конденсаторын яхан тоон үзүүлэлт нь л гэхгүй те. Тэгээд энэ дээр ямар хөл биелэх вэ гэхээр Q тэнцүү ууц гинэ. Энэ дээр U гэсэн хэмжээний хүчтэй унахаар Q хэмжээний цэнэг хөрөмтлөгдөнө. Энэ дээр нэмэх Q цэнэг, энэ дээр хасах Q цэнэг хөрөмтлөгдөнө гэсэн тийм байлгүй. Хэрвээ ийм эсэргүүцэл байх юм бол яадаг вэ? Ом юм шүү дээ. U тэнцүү ER. U гэсэн хүчтэй энэ дээр унжихад I гүйдэлгүй нэ. R эсэргүүцлэх те. Ишиг ингээд I гүйдэлгүй нэ гэдэг. Тэр чинь болохоор конденсаторын хөдөлгөөн Q тэнцүү ууц гэсэн за нэг ийм хууль байгаа юм байна. Өөр болохоор энэ дээр тэ ажил гэдэг лөө. За гүйлгүйсэн нөгөө жоолын хийсэн ажил нь болохоор OET. Т хугацаанд U хүчтэл I гүйдэл тэгээ Т хугацаанд эсвэл за энэ U-гийн оронд буцаад ER-ыг тавьчих юм бол тэ E квадрат R-тай болчихно. Тэнгүүтээ Т эсвэл дахиад энэ I-ийн оронд тийм үү. Энэ R-ыг нь доош ухаах болгох гэж шүү дээ. Тэгээд орлуулад үзэх юм бол U квадратыг ухах нь RT гэдэг. Ийм ажил хийнэ гэсэн гүйлгүүхээр те эсэргүүцлэр гүйлгүүхээр ийм ажил хийнэ гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан конденсатор дээр болохоор ийм тодорхой хэмжээний цэнэг хөрөмтлөгдсөн байх юм бол тэр бол яхан конденсатор нь өөрөө дотроо энергитэй байна гэсэн үг. Энэ болохоор зүгээр яхан халаал дуусаа шүү дээ. Дотроо энергитэй байна гэсэн юм болж. Энэ болохоор дотроо энергитэй байна гэсэн юм байгаа. Дотроо энерги нь болохоор хэдүүлээ OQ хуваах нь 2. OQ хуваах нь 2 гэдэг тавьчих болно. Дахиад яхан энэ дэр нөгөө омын хууль ашиглаад 3 удаа бичсэн шиг нэг бас яг Q-г нь орлуулж гэх юм бол U квадрат C хуваах нь 2 болчих чинь үү. Эсвэл U-г нь орлуулчаар Q квадратыг хуваах нь 2C юу. Тэ энерги тэнцүү. Тийм ээ. Ийм 3 янзраас энергийг хэмжиж болно. За манай бодлого болохоор яах гэдэг вэ гэхээр C гээд ингээд байжсэн. За энийг одоо хаалаа тийм үү. Тэгэхээр хаахаас өмнө болохоор гүйдэлгүй чадахгүй. Энэ бол нэмэх цэнийг хасах цэнийг байгаа. Энэ нэмэхүүд болохоор ийшээ яваад өгмөөрэн гэсэн чинь битүүрийг байгаа юм чинь явж чадахгүй тий. За битүүрчлээ. Битүүрчингүүд болохоор эндээс бахан нэмэх цэнгүүд нь яваад өгнө гэсэн үг. Эндээс бахан хасах цэнгүүд нь яваад өгнө гэж бодсон ч болно. Тий. Тэнгүүд ийшээ болохоор тодорхой хэмжээний нэмэх цэнгүүд ирээд наалтчихна. Нөгөө талаас нь бас тодорхой хэмжээний хасах цэнгүүд ирээд наалтчихна. Тэгээд болоо.
өөр юм нэг юм хийж чадахгүй. Тэгэхээр би энэ дэр ингэж гэдэг юм уу? Энэ C багтаамжтай байсан. Энэ дээр R эсрэг үзэл байгаа. Энэ дээгүүрээ битүүрсэн. Энэ дээр 2C байна. Энэ дээр болохоор ингээд. Тэгэхээр энэ дээгүүр нь болохоор тодорхой хэмжээний цэнгүүд гүйгээд за энэ дээр одоо Q1 цэнэг болчих тий. Доогор нь бас яхаа тодорхой хэмжээний цэнгүүд нь гүйж аваад хасах Q1 цэнэгтэй болгочих. Энэ дээр нь болохоор яхаа нэмэх цэнгүүд ээж нь алдаад нэмэх Q2 цэнэг. Энэ дээр хасах Q2 цэнэг ирээд нь алдцсан гэж бодчих. Тэгээ бичгээр чинь би болохоор шууд ингэж шилж байгаа сте. Q тэнцүү Q1 дээр нэмэх нь Q2. Тэ анх болохоор энэ дээр дээдлэлт тийм үү? Ингэж жаа дээдлэлт харахаар болохоор ерөөс нэмэх Q цэнэг л байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо тэгвэл нөхөн Q1 Q2 гэдээ хоёр салчээ. Доотлох бас адилхан тэ хасах Q цэнэг байсан бол хасах Q1 хасах Q2 болоо салчлаа гэдэг. Ингэж нэг бичиж болно. За тэгэнгүүт болохоор энэгээр яхаа тодорхой хэмжээний цэнгүүд урсны дараа болохоор R дээр тэгвэл ямар ажил хийсэн бэ гэдгийг яг шууд энэ томьёогоор олъё гэж жоохон төвхтэй байхгүй юу? Жоохон төвхтэй. Тэгснээс ерөөсөө энийг нэрхлэх хийх гээд байгаа. Энд дээр ч болохоор нэг гүйдлэггүйгээд тодорхой хугацаа өнгөрөөд гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор энэ дээр яхаа ямар хугацаа өгсөн гэхээр мэдэхгүй те хангалттай хугацааны дараа л зогссон гэж хэлээд байгаа. Тэгмээ гүйдлэн тэгвэл яхаа бас нөгөө анх болохоор те энэ аюу их цэнэгтэй нүүд нь болохоор ямар цэнэггүй байхад чинь нэлээ их гүйжсэн аа. Тэгээ гүйдэл нь явж байгаад бас яхаа гүйхээ бэлж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ ай бол хувьсаад байгаа байхгүй юу. Тэгснээр хугацааг нь болохоор бас хангалттай хугацаа гэж өгсөн болохоос яг хэдийн өгөөг байхгүй юу. Тийм чинь саяын томьёог хэрэгжилжсэнээс ерөөсөө шууд энерги нэмж гэдэг. Анх болохоор энэ ямар ч энергигүй байсан тийм. Ямар ч цэнэггүй ямар ч энергигүй байгаа. Нөгөөт нь болохоор 3 томьёоны хайлыг хэрэглэх үү. OQ квадрат энэ байгаа. Бид нар цэнгийг мэдж байгаа, конденсаторын багтаамжийг мэдж байгаа юм чинь доотлохын томьёог хэрэгжилжээ тийм. Хүчтэл нь яг хэд байсныг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг нэрээс хайчээ. Тэгэх юм бол дээдлэл дээр нь анх болохоор Q квадратыг хуваах нь 2C гэсэн энергитэй байжээ. Одоо болохоор энэ дээрээ E1 энергитэй, E2 энергитэй болжээ. Гэрээ энерги хадгалах тухайлбчингүүтэй анх нийт ийм энергитэй байсан. Одоо тэгсэн чинь нэг нь E1 энергитэй, нөгөөд нь E2 энергитэй болсон. Тэгээд зөрүүн те. Зөрүүн болохоор тэр ажил болоод дулаан болоод ялгарсан гэдэг. Тэгэх гээд байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ хоёрыг олоод эндээсээ хасчаад ажил авчихлаа гэсэн үг шүү дээ тийм үү. Энэ хоёрыг олоход чинь надад болохоор Q1 Q2-ийн тоон утга хэрэгтэй юм. За Q1 Q2-ыг яаж олох вэ? Тэгэхээр бидэрт угаасаа нэг ийм юм байгаа. Q тэнцүү Q1 нэмэх Q2 байгаа. Өөр болохоор манай конденсаторууд одоо ингээ холбогдсон шүү дээ. Тэнгүүтээ цэнэг гүйхээ болчихж байгаа тийм үү. Нэг нь нэмэх Q1 нөгөөх нь нэмэх Q2 болчиход цэнэг гүйхээ болчихж байгаа. Энэ ерөөсөө яхаа 0 болно том Q болтлоо явж маахгүй газ тээ. Ягаад ингэж явахгүй болчихж байгаа гэхээр хүчлэл нь хоорондоо тэнцвүүлчихэж байгаа байхгүй. Энэ хоёрын хооронд дунжсан хүчлэл уун нэрийн хооронд дунж байгаа хүчлэл утгагаа тэнцвүүлчихнэ. Тэгэхээр гүйдлэхээ болно, цэнэггүйхээ болно гэж бодоод уу тэнцүү юу лээ? Q тэнцүү уу C гэж байгаа шүү дээ. Тэгэхээр уу гэдэг чинь болохоор Q хуваах нь C явах хэрэгтэй. Тэгэхээр Q1-ийг хуваах нь C. Энтэл нь C багтаамжтай шүү дээ. А тэнцүү гэснээр нөгөө тал нь болохоор 2C багтаамжтай байсан. Тэгэхээр 2C-ийг тавьчих. Ингээ арчих юм бол C-ийн дарчих, C-ийн дараа аачих. Хоёул адилхан юм чинь. Тэгээ энэ хоёрыг нөгөөд чинь үржих болгоод очих. Q2 тэнцүү 2 шиг Q1 байх юм байна. Тэгснэ энийг эргэлж тэ. Энэ том Q бол анх өгсөн тоо байгаа шүү дээ. Q2-ийг тавьснаа. Энэ Q2-ийн наравнд энэ 2 Q1-ийг тавьчих. Тэгэхээр Q1 нэмэх нь 2 Q1. Тэнцүү 3 шиг Q1. Q1 гэдэг маань болохоор том Q байх нь 3 юм байна. Q2 гэдэг маань энийг 2-оор үржиж шүү дээ. Тэгэхээр тэнцүү 2 том Q байх нь 3 юм байна. За ийм цэнэгтэй юм байна. Энергийг нь олохтоолоор яаж болж байгаа вэ? Q квадратыг хуваах нь цэнэгийнхэн квадрат те Q хуваах нь 3 энэний квадрат. Хуваах нь гэснэ 2 гэснэ багтаамж нь зүгээр шууд C яваа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ дээр бол Q квадратыг хуваах нь C гэснэ доор нь яг уу 18 гэж тавьчих. 1 3 3 9 тэгээ 2 тоо дахиад хуваах юм чи 18 гэж тавьчих. Нөгөөдний нэр нь болохоор 2Q хуваах нь 3-ийн квадрат хуваах нь 2 гэснэ 2C гэж. Тэ. Томьёо маань өөрөө болохоор E тэнцүү Q квадрат хуваах нь 2C гэсэн томьёо байгаа. Багтаамж нь өөрөө энэ дээрээ дахиад 2C багтаамжтай гэсэн чинь дахиад 2-ын дагч ирж шүү дээ тийм үү. Ингээд бичээд үзэхээр Q квадратыг хуваах нь C байгаа. За үржтэн гэснэ дээдлих 2 2-ийн 4. Доороо болохоор 3 3-ийн 9 гэчээд эндээс дахиад 2 2-ийн бас дахиад нэг 4-ийн тоо гараад ирэх юм уу. 4 4-ийн дараа ич. Тэгэх юм бол Q квадрат хуваах нь C 9-ийн нэгтэй гинэ. За одоо ингээд яах нь анх байсан энерги маань болохоор Q квадрат хуваах нь 2C энергитэй байсан. Одоо тэгсэн чинь нэг багтаамж маань болохоор 18-ийн нэгтэй юм байна. Нөгөө конденсатор маань болохоор 9-ийн нэгтэй юм байна. Одоо хийсэн ажил нь тэгвэл хэдвэ гэхээр энэ хоёрын хооронд нэмээд уртлаас асч шүү дээ. Яг уу
Тэнцүү Q квадратыг ухаан C бүгдэнд нь байгаа юм чи хаалснаас гаргачих уу. Тэгэхээр энэ дээр болох яхаа 2-ны 1 бэлтлээ. Гэснээр хастаг нь яхаа 18-ны 1 орлоо, хастаг нь 9-ны 1 орлоо. Тэнцүүгийн нэмийн нөөцөлд нь гараад байгаа юм чи тэ. Тэгээд тэнцүү Q квадратыг ухаан C бүгдэрийн 18 суурьтай болгочих уу. 18-ны гэх юм бол 2 гэдэг чинь дээрээ 9 байж ш тэ. 9-18-ыг дараа буцаа 2-ны 1 болно. Энэ дээр 18-ны 1-тэйгээ энэ дээр 18-ны 1 чинь бол 2 гарч ирэх үү. Тэ. Тэгээд тэнцүү Q квадрат ухаан C 18-ны 9-с 1-ийг хаслаа 8 боллоо, 2-ыг хаслаа 6 боллоо. 6 18 2-ыг хооронд нь дарчих юм бол 3-ны 1 үстэй. Тэ. Q квадратыг ухаан C 3-ны 1-тэй ийм хариу байна уу? 3-ны 1-тэй Q квадратыг ухаан C. За энийгээ дуулчих тэ. Тэгмүтээ шинээр гарч ирсэн үгнүүд гэх юм бол за эсэргүүцэл байна, багтаамж, конденсатор байна, конденсаторын багтаамж байна. Унтраалга түлхүүр гэдэг энийг яг түлхүүр гэж хэлүүлээрэй зүг бахаа. Тэгээд анх нээлттэй байлаа, дараа нь AC-гээ хаалаа тэгэнгүүт гүйдлэнгүй лээ гэсэн ийм л үгнүүд байгаа юм байна. За мэдчих хэвээр юм гэх юм бол юу юм бэ? Конденсаторын хувьд те нэмэх Q хасах Q-ийн хөрөмтлөгдсөн байлаа гэхээр Q тэнцүү UC гэж бичиж болно. Уун болохоор эндээс энэний хооронд унж байгаа хүчтэл нь байгаа. Тэ? Хүчтэл нь байгаа. C нь болохоор конденсаторын өөрийнх нь багтаамж нь байгаа. Q тэнцүү UC гэж бичиж болно. Конденсаторын энергийг болохоор Q квадратыг ухаан 2C гэж болно. Тэнгүүд эндээсээ өмнө томьёогоо ашиглаж байгаа те. Яг энийг болон зүгээр юу гэдэг юм те. OQ хуваах нь 2 ч юм уу эсвэл Q квадрат хуваах нь O квадрат за ингэж хэлсэн. O квадратыг хуваах нэрөө. Тэ. Эдрээс энийг яхан гурван цэжлэх шаардлага байхгүй. Яг аль нэгийг нь цэжлчихэд тэгснэ энэ томьёогоо мэдчихэж хад бол орлуулад нөгөө тал нь гараад ирж болно шүү дээ. Ийм байсан. Тэнгүүтээ гүйсэн үед тийм үү. Эсэргүүцлэр гүйсэн үед гүйдлээ уу хүчтэл унлаа гэхээр Омын хөвөл нь болохоор ууд нь зүү ER байгаа. Ажлыг нь болохоор OET эсвэл O квадрат ухаан RT эсвэл R квадрат E квадрат RT юу гэж олсон ч болно. Гэхдээ бидний тохиолдолд дээр болохоор энэ гүйдэл нөгөө тогтмол биш те. Их байснаа баг болчоо тэнгуүтэй хугацаа нь бас яхин хангалттай хугацаа гэж өгсөн болохоос шидийг нь өгөөгүй болохоор энэ томьёог хэрэглэхийн оронд энийг хадгалах тухай хэрэглэе гэж бодлогоо тусчлаа. За нэмлээ юм байла. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзцгаая.